Хамгийн магадгүй эрх мэдчилгээ авах. Яагаад вэ гэхээр дөрвөн охинтой айлын хамгийн отхон ерөөс ингээ хин юу н хамгийн их нууцаар туслаад байна. хамгийн том гэж. Би яг одоо нэгэн мэдчилгээг хүрэх гээд гэрийнхэн үүдэн ирсэн байна. За энэ мань ямар мэдчилгээ вэ гэхээр миний төвшүүлж исэн хамгийн магадгүй эрх мэдчилгээ авах. Яагаад вэ гэхээр дөрвөн охинтой айлын хамгийн отхон охиных нь төрсөн өдөр өнөөдөр болж байгаа. Тэгээд аав ээж эгч нараас нь ийм хөрхөн цэцгийн баглаа мөн хүн болгон зориулж дөрвөн өртөрсөн гэсэн. Тэгээд ийм гоё хүндэтгэлийн торттой захиатай мэдчилгээ хүрэх гээд ирсэн байна. Тэгээд мэдчилгээтэйгээ хамт агаарай заяа. Манайх болохоор нандин өгүүлэг шүлэг мэдчилгээгээд мэдчилгээ дамжуулдаг пэйж идэг байхгүй юу. Тэгээд өнөөдөр хайртай ирэх юм болоо. Дураараа юм мэн төрсөн өдөр болж байгаа маа гэд нэг гоё хүндтэй хүмүүсээс ийм гоё бэлгүүдийг бэлдүүлсэн. Тэгээ аваачаад өгөөрэй гэд. За тэгээд танд энэ гоё цэцгийн баглаа очир цэцгийн дэлгүүр мөн сэтгэлээ гаргаж багалж боосон. За мөн энэ баярын тортыг нь хэлж байгаа. За тэнээр тавьчих юм тортоо. Би бүр халууцсандаа амьсгаад байна. Нэг тайлчнаа. Чи тайлчих юм уу? За тэгээд манайх болохоор ийм хүчтэй ч юм доо. Сэтгэлийн хөвгтэй цахааг нь хүлээж аваад тэгээ хүндэн дамжуулж өгдөг байхгүй юу. Тэгээд чамд маань хайртай гэр бүлээс нь ирж байгаа. Аав ээжээс нь 3 том ихчээс нь өөр хайрлын хамгийн бага юм билээ шүү дээ тий. Тэгээд хайртай гэдгийг минь хэлээд өгөөрэй гэд надад ийм гоё цагтлаа юусэн. Шүтгтэй. За манай гэрийн эрх жаахан охин гүнжилмаа чамдаа хайртай шүү гэд харчиглагдсан ийм гоё цагтлаагаа. За тэгээд дөрвөн цэцэг дэлгэрсэн. Дөрөвтг нь чи минь юм шүү. Дэргэд минь инээмсэглэхэд дэлхийг хүртэл гэрэлтүүлдэг жаахан одор минь. Өрсөө өдрийн минь хүргэе. Манай гэрийн хамгийн бага, хамгийн хайртай охиндоо гэсэн байгаа. За тэгээд ингэсэн аав ээж болон том дунд бага эгч нараас нь ингээд дөрөв мөртөчсөн байгаа юм. Бүгд сэтгэлээ шингээгээд бичсэн. Тэгээд заавал очиод уншаад. За тэгээд хамгийн ихэнд аав нь болохоор ингэсэн. Аавынхаа алган дээр инээж өссөн амьдралын минь хамгийн нандин баяр чи юм аа. Айлын хамгийн бага охинч гэлээ. Аавынхаа зүрхэнд болвол хамгийн ойр байдаг чи юм шүү. Тэгээд хайртай шүү охиндоо. Ээж нь болохоор ээжийнхээ зүрхнээс төрсөн энхээ жаахан гүнжилмаа минь одонгийн минь үнэт эрдэнэ. Орчлонгийн минь гэрэл чи минь юм шүү. Ээж нь охиндоо хязгааргүй хайртай. Том эгч нь болохоор унахад чинь гараас чинь байнга барьж, уйлахад чинь тэврээд авнаа эгч нь. Урагшлах бүрд чинь ууган эгч нь урам өгч хажууд чинь байх болноо. Юунаас ч битгий айгаарэ гэж загсан. Тэгээд дунд эгч нь болохоор дүү минь гүнжилмаа минь төрсөн өдрийн минь хүргэе. Дунд эгч нь чамайгаа үргэлж дэмжиж хайрлаж авах болноо. Тэгээд хамгийн отгой эгч нь болохоор ингэсэн. Яг л миний найз шиг ямар дулаахан уйхан гэж дүү минь юугаарч сэлшгүй ганцхан эрдэнэ уйхан жаахан дүүдээ би зөндөө их хайртай. 2025 оны 12 сарын 28-нд би ийм гоё шүлгүүдийг уншаад дамжуулаад өгөөрэй гэсэн. Баярлалаа. Техник бас маш их баярлалаа. Үргэлж төвшөөж туулж хамгаалж үнээр шүү. Юу айлын хамгийн бага бах тэр тусмаа бүр ингээ 3 ихчтэй ах мэдрэмж ямар байдгийг би чи надад хэлээдгээ. Ер нь болохгүй. Бүх юмас мөрөнд хамгаалсан тий. Ээж аваас нууцаар бүх зүйлд туслан тий. Энэ л байдаг. Тэгээд эгч нарынхаа хинтэн илүү хайртай. Ер нь хин хамгийн ерөөс ингээ хин ер нь хамгийн их нууцаар туслаад байна. хамгийн том гэж. Хамгийн том эгч нөө. Ямар гоё юм бэ. Тэгээд бага эгч нь болохоор яг үеийнх юм шиг байдаг. Найз шиг байдаг. Ер нь хэдэн насны зэрэг. Нэг
Тэр ч өстэй жинхэнэ шиг байна тий. Нэг дөрөв хүүхэд эмэгтэйтэй айлын хамгийн бага нь байгаа гэсэн чинь манай зураглаач би жоохон хүүхэд төр ахиж байгаа юм байна гэж бодсон гэдгсэн. За баярлалаа. Тэгээ чамд аз жаргал бүр хамгийн сайн сайхныг хүсье. Одоо 3 ихчтэй хүн чийс юунаас ч яахгүй үстэй. Өөр хэлэх үг юм байна. Гэрээхэндээ хайртай шүү гэхлээ да. Баярлалаа. Бодол сэтгэлийг уйраад сэлмээсэн бундан зүрхний болор шиг минь. Би ч одоо нэг л ихчтэй хүн шүү те. 3 ихчтэй гэхээр амар гоё санагдав. Эхлэн шударнах автрах минь. Тэндүү их хайр урдсан. Тэгж дэрвэх инхрэх минь. Тэгж дэрвэх инхрэх минь.